цааны хүндэт үзэгчтэй нээлттэй засаг нэг Баянхонгор 7 хоногийн тайм хөтөлбөр эхлэж байна. Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгийн газраас хамтран уул уурхай эрхлэгчдийн зөвлөгөөнийг 3 сарын 20 зохион байгуулсан. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж эхлэж буй алт хоёр төсөлтөд зэрэгцүүлэн Баянхонгор аймаг уул уурхайд баримтлах бодлогоо тодорхойлж чадсанараа тус зөвлөгөө онцлогтой байлаа. Баянхонгор хөрөнгө оруулалт 2017 зөвлөгөөн 2017 оны 4-р сарын 2-ны 9 цагаас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн үзэгсэлэнгийн их танхимд болно. Баянхонгор аймгийн хөгжлөн гарцыг тодорхойлох шилдэг төслүүдийг гадаад дотоодын 200 гаруй хөрөнгө оруулагчдад танилцуулна. Баянхонгор хөрөнгө оруулалт 2017. Уул уурхайн зөвлөгөөнд аймгийн удирдлагууд Баянхонгор аймагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж bijil уур хажууд уул уурхай хүнд үйлдвэрийн яамны уул уурхайн бодлогын газрын дарга Ганбаатар, геологийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Баянханга, ашигт малтмал газрын тосны газрын хилцээний дарга Мөнх Тамир нарын албаны төлөөлөлд оролцлоо. За уул уурхай салбар маань ер нь би Монгол Улсын эдийн засагт эрхэм төлөвлөгөө таах мэдэх байх энэ хэдэн онц харагдана. Экспортын бүтээгдэхүүний 86.3% эзэлдэг байна. За гадаадын хөрөнгө оруулалтын бол 64%. За аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд 11%. Дотоодын бүтээгдэхүүний 18%-ийг эзэлж байгаа. За Баянхонгор аймгийн бодлого дэвсгэр бол нийтдээ 179 тусгай зөвшөөрөл болох хүчин төлөвлөлтөөр байна. Талбай хэмжээ бол 543,914 га газар. Нийт аймгийн бодлого дэвсгэрийн бол 4.7% бол эзэлж байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл бол 80. Энэ бол 4.2%. Хайгуулын тусгай зөвшөөрөл бол 99%. Тус аймгийн бодлого дэвсгэрийн бол 0.5% бол эзэмшиж байгаа юм байна. Дээр нь бол тавуулт сонирхол бол аймгийн бодлого дэвсгэрийн тусгай амралттай газар бол сая 255 мянган га газар байгаа. Орон нутгийн тусгай хэрэгцээ 227,800 га газар гэдэг юм байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологи судалгааны талбай бол сая 913 мянган га газар хэрэгтэй байна. Төрөөс дотоосон сонгон шалгуулалтын журмаар бол 349 өргөсөн журмаар болох юм бол 191 мянган байгаад бол өнөөдөр катастрофиктэй болох боломжтой гэж бодогдсон байна. Зөвлөгөөнийхэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга үнэн буян аймгийн засаг даргын бүрийн хөтөлбөр үйл ажиллагааны үндсэн чиглэл нэг уурхай нэг үйлдвэр гэсэн зорилтыг дэвшүүлсэнийг онцлоод хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал малчдын амьдралын төвшинг сайжруулахад хангалтгүй байна. Тиймээс үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг шинээр бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг хэлээд үүнд тус аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоо маш чухлыг онцлон тэмдэглэсэн юм. Баянхонгор аймаг уул уурхайн талаар цаашид ямар бодлого баримтлах талаар аймгийн засаг дарга зөвлөгөөнөөр танилцууллаа. Өнөөдрийн бүх зөвлөгөөн нь Монгол Улсын засгийн газраас авсан архив хэмээх томоохон төсөл хэрэгж баталж авсан хэрэгж шатндаа явж байгаа энэхүү хариуцлагатай үе болж байгаа төлөвлөж бол ажил хөдөлთა зөвлөгөөн болж мөн өөрийн хэрэгцээгээр өнгөрсөн 2016 онд болсон Улсын аймгийн иргэдийн төлөвлөлт сонгуулийн үр дүн байгуулагдсан. Орон нутгийн төлөвлөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлээд анхныхаа зөвлөгөө гэдгээр энэ зөвлөгөөн дээр бас цаашид өргөдөх бодлого чиглэл үйл ажиллагааны тухай танилцуулах ослоор бас уул уурхай эрхлэгчдийн хөдөлгөөний төрийн бус байгууллагууд иргэд аж ахуйн нэгжүүдэд бас онцгой ач холбогдолтой зөвлөгөө болж байна гэж үзэж байна. Баянхонгор аймаг уул уурхайн баялаг сайтай тус баялагийг тойрсон олон асуудал гарсаар л байдаг. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын хэмжээнд аймаг өөрсдийн онцлог нөхцөл байдалтай тулгуурлаж, бодлогоо тодорхойлж түүнийг хамтдаа хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавьснараа тус зөвлөгөө онцлогтой байсан. Манай цагаан цэцгийн үндсэн орд дээр 9 оноос хойш 450 бүтээн ажлын байр бий болсон. Энийг эдийн засгийн аваад үзвэл 450 бичил дуугаас яаж 450 айлын амьдрал юм. Энэ 450 бичил дуугасны дараадаг хэсэгтэр ажлын хөлбөрийн хоол бүдгийг гэх юм бол нэлээд их байна. 14 онд хийсэн албан тус судалгаа Баянхонгор аймгийн төв эдийн засгийн 30% нь цагаан цэцгийн бичил дуугаас шууд хамаардаг гэсэн статистик байна.
Бид мэдээж 450 ангиж бид мэдээж тусгаараа төлдөг. 2013 оноос хойш өнөөдөр баян улсын хамтууд 250 сая төгрөгийн тусгаар төлж байна. Хөөмийн улсын хамт төлж. Автобусны хөдөө аж ахуй, мод аж ахуй, үний эрхийг зөрчихгүй байхаар ямар арга хэмжээ байна вэ? Хоёр хөтөлбөрөөр өнөөдөр Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 30 төгрөгт үргэлжлэж байгаа. Хууль, дүрм, журам тэрний дагуу боловсруулагдаж одоо хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд явагдаж байгаа засгийн газрын шийдвэр юм байна. За тэгэхээр засгийн газрын шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа бол Монгол улсын холбогдох хууль, дүрм, журмын дагуу үйл ажиллагаа явуулна. Иргэдийн зохион байгуулалтаар ресурсуудыг ийм ажил арга хэмжээ ус хангалтдаг ийм харилцаа байгаа шүү дээ. Гаргаж хэмжээ. Энэ асуудал мэдээж аймаг цагдаагийн газар дээр шахагдана. Хэрвээ зүгээр одоо ийм асуудлыг нуугдсан үйл ажиллагаанд зориулж санаатаа саатаа очруулах ийм зохион байгуулалтын шийдвэрлэлтэй ажиллах хэмжээ төрийн байгууллагын албан тушаалууд зохион байгуулсан байх юм бол тэр хүмүүст хуулийн дагуу хариуцлага олсон шүү дээ хатуулж. Энэ үйл ажиллагаа явуулж байгаа энэ компаниуд дээр түүх технологи яг түрүүний одоо дурдсан түүх технологийн урьдчилан хайвал судлаа одоо хийх тал дээр одоо хийх хяналттай тавьдгүй. Манай ашиглын аж ахуйн нэгжид маань өмнө хийгдсэн байна. Яг нэг 2011 онд нэгтгэхдээ бүх аж ахуйн нэгжид хийгдсэн. Айлш гээ соёлын байгаль хэсгээр заавал нэг ахлах байдаг зүйлтэй. Тэгээд хэрэг байхад бодоод байгаль шинжилгээ нарийнцуудыг ямар нэгэн юм олцсонгүй гарсан. Харин шинээр ирж байгаа аж ахуйн нэгжүүд чаддаг. Ер нь яаж уулзсан компаниудаа дэмжиж хамтарч ажиллах юм бэ? Хоёрдугаар нь одоо манай тэнд нэг тулгымдсан асуудал байгаа. Бид өдөрөө харуулсан хамгаалтын хүмүүс тавьсан байдаг. Тэнд одоо тэр нийгэм жанр маш их ирж ордог. Бид нар тэмцээд дийлэхгүй байна. Тэгээд гэсэн мөргөө хоёр талаас хамтарч хангаж биелүүлж ажиллана. Энэ л том дэмжлэг тусцаа. Юусэн грейдерээ бүсүүлээ тодорхойлж хийж байгаа. Бид нар хольж хаах биш. Хамгийн гол нь хуулийн үеийн тавьж байгаа шаардлагуудыг л хангаж тэгээд чөлөөтэй, ахтууртай, уртудаа хугацаанд ажиллаад гэж байгаа шүү. Тэрнээс одоо юу гэдгийг ямар нэг байдлаар хуулиас авсан шаардлага хөрвүүлээд, шахалт үзүүлээд, хааж болох байгаа юм байхгүй өмнө байсан бол энэ бодож тассан зогсоолаад хийж. Гадрын гадаас 20 м өрхгүй газар дээр TD-Ulex гэж бидний дуусгаар компани олборлолтын газар дээр Шантаманд Монгол өдөрсөн баасууд министрийн ихээр гарсан. Тэгэхээр иргэд үнийг мэдсэн. Манай ч гэсэн өөрөөсөө ажлын хэсгийг явуулсан байна. Тэгээд ажлаад аймагаас цагдаагийн групп нэрээр ажил явуулснаас хойш энэ талаар ямар ч мэдээлэхгүй. Орон нутгийн иргэд хоёр талаас асуугаад байдаг. Үнэхээр идэрсэн юм уу юм уу? Шантаман яг тэр Монгол тагсаг нь одоо гол руу орж исэн юм уу юм уу гэдэг. За, аюултай цагтаа надад жижигэж байгаа истэн Монголс интернет гэх форм дээр цагтаа байгуулаас авч ирсэн байгууллагууд болох мэргэжлийн газар ансаарийн газар аявчтай гэсэн мэргэжлийн байгууллагууд шаардсан хүчин дээрээс бага хэмжээний хүчин дээрээс Монголс нийлээс аваад тэрийг мэргэжлийн байгууллагууд мэргэжлийн хамтлагууд Монголс мөрөсөж чиглэлээр явуулчихсан. За энэ байж. За хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж байгаа. Энэ дээр хойш ажиллагаа хийгээд хавц материалыг хөрвүүлээд аймгийн микроын газрын хяналтанд хөрвүүлчихсэн. Энэ дээр одоо хиний гимруудаар тооцож системийн ялгцаар татсан асуудал байхгүй. Энэ Монголс ямар хэлбэрээр хаанаас гарч ирсэн бэ гэдэг зүйлийг илүүх тогтоох хоёрдугаар тухайн Монголс ямар их хөөсөлтийн хин ямар зорилготой тийм Монголсыг шалгалттай ажиллаа хийж байна. Жижиг хормын тракторуудыг яаж хийж болсон бэ? 20 чиглэлд үйлчлэл явуулаад гэж байна. Тэгэхээр энэ 2017 оны түвшинд танаа байгаа нийт тракторын 50% нь нэг жил ажиллана. Үүний дараагийн жил 20% нь зөвшөөрдөг. Тэгээд тэрнээс ус байхгүй. Нэгдээс иргэдийн хөрөнгө хүчээс бас юу бүгдээр тасч болцоо юм байна. Это тракторууд нь өөрөөр хэлбэл инженерүүдээ нэг 30 трактор дээр л ажиллах шууд орнуулсан. Тооцоо бол бүсний үнэ төлбөрийг бол гаргах бол асуудал биш ээ. Хамгийн гол нь тооцоо төлбөрөө буцааж авах асуудал өнөөдрийн байдлаар бол үнэ асуудал байгаа.
Зөвлөгөөний хүрээнд аймгийн салбар бүрийн удирдлагууд уулуурхайн салбартай холбоотой тулгамдсан асуудал өнөөгийн байдлаар мэдээлэл өгсөн юм. Уулуурхайн зөвлөгөөнд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 20, хагуулын тусгай зөвшөөрөлтэй 15 аж ахуйн нэгжийн төлөөллөлүүд болцлоо. Баян хонгор хөрөнгө оруулалт 2017 зөвлөгөөн 2017 оны 4-р сарын 2-ны 9 цагаас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн үзэсгэлэнгийн их танхимд болно. Баян хонгор аймгийн хөгжлийн гарцыг тодорхойлох шилдэг төслүүдийг гадаад дотоодын 200 гаруй хөрөнгө оруулагчдад танилцуулна. Баян хонгор хөрөнгө оруулалт 2017. Яг өнөөдрийн байдлаар Баян хонгор аймагт нэг 180 орчим лиценз байна. За тэрний нэг 80 нь ашиглалтын, за 99 нь бол хайгуулын тусгай зөвшөөрлөд эзэмшиж байна. Тэгээд өнөөдрийн ашиглалтын бол хайгуулын тусгай зөвшөөрлөд эзэмшээд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бол одоо нөгөө хууль дүрмэн заагдсан эрх үүргээ харьцангуй бас хангалтгүй биелүүлж байна гэж хэлж болно л доо. Яг тэгэхээр одоо 80 орчим одоо ашиглалтын тусгай зөвшөөрлөд эзэмшсэн компаниудад дөнгөж 13 нь өнгөрсөн жил үйл ажиллагаа явуулсан. За хайгуулын тусгай зөвшөөрлөд эзэмшиж байгаа компани мөн адил 13 дөрвөн. Тэгэхээр одоо энэ жилээс ахуулаад бол одоо энэ тусгай зөвшөөрлөд эзэмшиж байгаа компаниуд маань яг хууль дүрмийнхаа хүрээнд хуулинд тодорхой заагдсан эрх үүргээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Цаашлаад мэдээж Баян хонгор аймгийн энэ лицензтэй байгаа талбайд ямар одоо байгалийн баялаг байгаа тийм түүнийг бас олж илрүүлэх. Тэгээ илрүүлснийхэн дараагаар төр засгийн дэмжлэгтэйгээр энэ одоо үйл ажиллагаагаа эхлүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулж бас тодорхой хэмжээний Монгол улсын сан амрагт бас дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна тийм ээ. За энд үйл ажиллагаа явагдаад ирэхээр мэдээж Баян хонгор аймгийн одоо тухайн орчинд амьдарч байгаа ард иргэдэд бас тодорхой хэмжээний орлого олох, тодорхой одоо хүмүүс ажлын байртай болох ийм одоо боломж төгсөл бүрдэнэ. Тэгэхээр одоо бас нэг гоцрогдож байгаа асуудал нь юу гэхээр нөхөн сэргээлтийн асуудлууд харьцангуй бас жоохон гоцрогдож байна. Техникийн болон одоо биологийн нөхөн сэргээлтүүд одоо баг байхгүй байна гэж хэлж болно. Харьцангуй одоо сүүлийн үед үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нэг шимт хөрсөөр 30 төдийхөн дээр байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр одоо бас нэлээд анхаарал хандуулж энэ Баян хонгор аймгийн аймагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагачсан байгаа одоо төрийн бас байгууллагууд байна тийм ээ байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эднийг бас одоо тэр биологийн нөхөн сэргээлтэнд татаа оролцуулах их мэтэр ингээд ажлууд бол зайлшгүй хийх шаардлагатай байна. Уулуурхай аж ахуйн нэгжид гол гарч байгаа өсчл байна. Үйлчлэг эхлэхээс өмнө өчигдөр бүрдүүлэг үйлчлэг эхэлдэг зөрчил байна. За мөн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг алдагддаг. Хөдөлмөр хамгааллын дүрм журам шигддэг. Иргэдийн ажлаас амьдрах нөхцөлийг хангаагүй үйлчлэг эхэлдэг. За мөн уурхай хүлээж авах комисс ажиллаагүй байгаль орчин хэмжээний батлагдаагүй үйлчлэг эхэлдэг. За мөн нөхөн сэргээлттэй ажил хангалттай байна. Ялангуяа биологийн нөхөн сэргээлттэй ажил хийгдэх ажил маань аим гоцрогдож идэг. Энэ төслүүд бол нэлээд байна. За сая мөн энэ зөвлөгөөн дээр энэ төслүүдийн нэлээд дурдж өглөө. Иргэн аж ахуйн гэж байгуул эргэж нөгөө байгаль орчин хэмжээний тайлгнадаг асуудал. Энэ асуудал бас гоцрож байна. Сум орнуудын иргэдэд тэр мэдээлэл очсон байх хэрэгтэй байж байгаа. Энээс болж иргэн аж ахуйн нэгжийн хооронд зөрчил үүсдэг. Энийг нэг үл ойлголцдог байдал ингэ харагдаж байна. За Баян хонгор аймгийн газар нутгтэр үйл ажиллагаа явуулж байгаа уулуурхайн компаниуд Баян хонгор аймгийн татварын хэлэлцэд ер нь хэрхэн хэмжээний татварыг төлрүүлсэн байдаг юм бол? За 2016 оны үед бол 45 аж ахуйн нэгж татварлуулж ажилласан байна. За үүнээс одоо уулуурхайн салбарт ажиллаж байгаа компаниуд маань ашигт малтмал ашигласны төлбөр, газрын төлбөр, за мөн одоо аршаан ус ашигласны төлбөр гэсэн юм 3 төрлийн төлбөр төлж байгаа. За тэгэхээр зэрэг за мөн дээрээс нэмээд хүн амын орлогын албан татвар. За өнгөрөх оны үед бол дээрх 45 аж ахуйн нэгжээс 1.1 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн байна. За 2017 онд одоо манай татварын хэлтсийн зүгээс барьж байгаа бодлого бол өмнөх оны өртөө компаниудын одоо өрийг барагдуулсны дараагаар аймгийн засаг даргатай үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулах саналыг аймгийн засаг даргад хургуулж ажиллаж байна. Тэгээд мөн одоо 17 онд бас тухайн нэгжүүд дээр өөрсдөө татвар төлөлтийн үйл ажиллагааг бүртгэлийнхээ үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хэрхэн яаж хамтарч ажиллах вэ гэсэн сэдвээр одоо энэ чуулганд зөвлөгөөн дээр манайхаас бол илтгэл тавиад ингэ явж байна. Одоо тухайлж бодох юм бол нийт хичнээн аж ахуйн нэгжүүд одоо танад өртөө байгаад байна. Тэр тодорхой гарсан байгаа. Нэг 5 аж ахуйн нэгжийн 435 сая төгрөгийн өмнөх оны өр байгаа. За энэ өрийг бол бас барагдуулж ажиллах тал дээр манай татварын хэлтсийн аж ахуйн нэгж хариуцсан байцаагч нар болон татварын хэлтсийн албаагч нар маань ажиллаж байна. За энэ урд оны өр барагдсанаар бол бас аймаг орон нутгийн хөгжил тодорхой хувь нэмэр болох санхүүгийн дэмжлэг орж ирнэ гэж үзэж байгаа учраас манай хот сэтгүүтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь 2015 оноос энэ дөрвөн талд хамтын ажиллагааны үйл ажиллагаа тэгээ Баян хонгор аймагт хэр бэхжсэн гэж таны хувьд харж байгаа?
Мэдээж энэ бол дөрвөн өөр ашиг сонирхолтой дөрвөн өөр тал бол тийм хурдан нэг ширээний ард суучихгүй. Энэ дээр бол төрийн удирдлагууд одоо аймгийн засаг даргын тамгын газар болон одоо төрийн бас байгууллагууд ч юм уу маш их идэх санаачлагтай байгаа. Эндээс бол аймаг орон нутагт маань энэ хэрэгтэй юм а гэсэн үзэл бодол байхад уул уурхайгийнхан маань бас тийм доктортой оролцож чадахгүй явж байгаа. Тийм учраас энэ уул уурхайн зөвлөгөөнөөр бас компаниудыг идэвхжүүлэхдээ цаашдын төслийн үйл ажиллагаанд бид нэр зөвхөн уул уурхай биш аялал жуулчлалын салбар хөдөө аж ахуйн салбаруудыг бас дэмжлэг үзүүлэхээр ингээд төсөл маань 2020 он хүртэл сунгагдж байгаа. Энэ хүрээнд бид бол Баянгар аймагтайгаа хамтарч ажиллах 3 аймаг бол хэвээр нь үлдээж байгаа. Алт хөтөлбөр бол нэлээд өргөн цар хүрээтэй явагдана. За үүний одоо ерөнхийдөө ярихад хамгийн гол асуудал нь юу вэ гэхээр үндсэндээ энэ уул уурхайг дагаад алт хөтөлбөрийг дагаад байгаль орчны тухай асуудал яригддаг. Тэгэхээр юусе хамгийн гол асуудал байгаль орчинд одоо хамгийн бага одоо хохирлтойгоор яаж энэ үйл ажиллагааг уулах вэ гэдэг асуудал байгаа. Ямар нэгэн уул уурхай үйл ажиллагаа явахад бол бага хэмжээний ч юм уу тийм одоо байгалийн сөрөг нөлөөлөл байдаг. Тэрийг л одоо стандарт хуулийн хүрээнд нь яаж байлах вэ гэдэг дээр илүү ачаал бүгдл өгч байна. Тэгээд түүний эхний шатны үйл ажиллагаа бол одоо эхлээд Баянгар аймагт одоо энэ эвдэгдсэн одоо газар хүн хэмжээг тодорхойлох асуудал байна. За үүнийг тодорхойлсныхаа дараа үнэн дээр тулгуурлаад ямар арга хэмжээ авах вэ? За үүний аль хэсгийг бичил уурхаагаараа олборлох юм. За аль хэсгийг нөхөн сэргийлэх юм. Тэгээ ер нь бидний хамгийн том бодлого бол үндсэндээ эзэмжүүлэх гэдэг асуудал дээр л хамгийн гол ажил бүгдлээ өгч ажиллаж байна да. За уул уурхайн зөвлөгөөнийг Баянгар аймаг ерөн сүүлийн жилүүдэд тогтмол хийж ирлээ л дээ. Тэгээ энэ жилийн хувьд хийж байгаа онцлог нь юу вэ? За энэ жил нэгдүгürt нь маш их хийж байна. Тэгэхээр бид нэр өнөөдөр 3 сарын 20 өдөр өөрөөр хэлэх юм бол уул уурхай үйл ажиллагаа эхлэх боломжтой хугацаанаас даруй 2 сарын өмнө зохион байгуулж байна л да. За зорилго бол тодорхой. Аймаг нэгдүгürt нь бодлого гаргаж танилцуулж байна. Уул уурхай эрхэлж байгаа компаниудад ямар шаардлага тавих вэ? Ямар нөхцөлд одоо тухайн компанид ажиллах эрхийг олох вэ гэдэг асуудлаар тодорхой болгож байгаа. Тийм учраас энэ 2 сарын хугацаанд аймаг нутгаас тавьж байгаа шаардлагыг хуулийн хүрээнд бүрэн хангаж биелүүлээд улмаар одоо үйл ажиллагааны доктортой урт хугацаанд эрхлэх юм боломжийг бол уул уурхай компаниудад бол олгож байгаа нь давуу талтай. За өмнө нь бодлого тодорхойгүй байдаг. За энээсээ болоод компани аж ахуйн нэгжүүд бас одоо хуулийн хүрээнд одоо заавал хийж хэрэгжүүлсэн байх ёстой үйл ажиллагаанд дутуу ирдэг. Энэ нь одоо бас маргаан дагуулдаг. За ингэсээсээ одоо хуульчлагдсан үйл ажиллагаа явуулахад хүргэдэг байсан энэ зөрчлийг арилгая гэж нэгдүгээр зорьсон. За хоёрдугаарт нь Монгол Улсын засгийн газраас алт хоёр үндэсний хөтөлбөрийг батлаад хэрэгжүүлээд эхэлж байгаатайгаа бас энэ үйл ажиллагаа тогтсож байгаа их онцлогтой болж байгаа. Яагаад гэвэл алт хоёр хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын засгийн газрын одоо гаргасан шийдвэрийн хүрээнд аймаг орон нутагчсан бас тодорхой үүрэг хүлээж байгаа. Тэгээд энэ үүргээ бас хэрхэн хангаж биелүүлэх вэ? За уул уурхайн компаниуд хэрхэн одоо бас нийгмийн хариуцлагатай уул уурхайн компани болж хөгжиж ажиллах вэ гэдэг талынхаа асуудлыг талууд олон талаасаа шүүж, тунгааж, харилцан ярилцаж асууж байгаараа онцлогтой юм аа. Тэгээд бас энэ зөвлөгөөнд маань геолог уул уурхай хүнд үйлдвэрийн яам, ашигт мултмлын газар, за мөн цагдаагийн ерөнхий газрын байгаль орчны журмын эсрэг гэмтэрэгтэй тэмцэх дасгаас хүртэл одоо бас төлөөлөл ирж оролцож уул уурхайн өнөөгийн нөхцөл байдлыг бол бас танилцуулж сонирхчтой одоо асуултанд хариулж санаа бодлоо нэгтгэж авсан их онцлогтой болж байна. Баянгар аймаг ер нь уул уурхайн тал дээр ямар бодлого баримтлаж байгаа юм бэ? За уул уурхайн компаниудад ямар шаардлагыг тавьж байгаа? За нэгдүгürt нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаар сая бол ерөнхий бодлого танилцууллаа. Тэгэхээр хуулийн хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол тэрнийг одоо хуулийнхаа хүрээнд тэр жилд гарах зардлын доод хэмжээнээс доошгүй хөрөнгө санхүүгийн хөөсөөр гаргаж заавал хайгуулаа хийсэн бай гэдэг шаардлага тавьж байгаа. За нөгөө талаас хайгуулаа хийдэггүй тэгсэн хэрнээ сум орон нутгийн удирдлагуудаас ямар нэг байдлаар хайгуул хийсэн гэсэн тодорхойлт авчаад тэгээд одоо тэр үнэт баялаг болсон тийм магадгүй одоо улс орны ч үгүй аймаг орон нутгийн эдийн засгт чухал ажил бодол үзүүлж болох ус тийм орд хэн нэгний гар дээр ингээд ямар ч эргэлтүүр удаан хугацаанд хэвтээд байгаа асуудлыг зэгцлэе гэж байгаа. Тийм учраас хайгуулынхаа үйл ажиллагааг явуулаагүй бол ямар нэгэн байдлаар тодорхойлт гаргаж өгдөг дэмждэг асуудал байхгүй.
хуулийн заасан зардлын доод хэмжээнд хүртэл одоо хөрөнгө санхүүгийн хөөсөр гаргаж хайгуул хийгээгүй гэдэг үндслээр тусгай зөвшөөрлөг хүчингүй болгож улмаар одоо тийм ээ хуулийн хүрээнд холбогдох газрууд нөр одоо компани аж ахуй нэгжүүд эзэмшүүлэх замаар энэ хайгуулын судалгаануудыг эрчимтэй хийлгээ гэсэн ийм бодлогыг барьж байна. За хоёр дахь асуудал нь юу гэхдээ зэрэг бол ашиглалтын тусгай зөвшөөрлөг эзэмшигчдийн тухай асуудал байгаа. Үнэхээр одоо бас өмнөх жилүүдэд уул уурхайд төрийн зүгээс тавих хяналтууд суларсан. Тэгээ одоо бас хэн дуртай төрөл бүрийн арга хэрэгслээр бас ашиглаж уул уурхай үйлдвэрлэл эрхэлдэг. Энэ нь бас одоо байгаль орчинд ихээр сүйтгэгдэд хүрдэг. За улмаар одоо бас иргэдийн нөгөө эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчдөг ийм асуудлууд бол байгаа. Тэгэхээр бид нэр хуулийн хүрээнд нэгэн тусгай зөвшөөрлөө авсан бол гэхдээ ажиллахдаа яг хуулийн хүрээнд бүрдүүлэх ёстой бүхэл бичиг баримтыг бүрдүүлээд тэгээд орон нутагтай харилцаа ашигтай ингэж өр бүтээлтэй урт удаан хугацаанд тогтвортой ажиллая л гэсэн ийм санаачлалыг тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт бол хөргүүлж байгаа. Ингэснээр ямар нэгэн байдлаар хэн нэгэн тийм ээ уул уурхай үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар эсэргүүцэх, үйл ажиллагаа явуулахад нь саад дотор учруулах, янз бүрийн байдлаар дарамтшилт үзүүлж мөнгө төгрөг нэгтгэх ийм асуудлууд байхгүй болгоно. Ерөнхийдөө алт хоёр хөтөлбөрийнхөө хүрээнд засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийн дэмжиж тогтвортой урт хугацаанд тэгээ хариуцлага нийгмийн хариуцлагатай уул уурхай эрхлэх тал дээр нь хамтарч дэмжиж энэ одоо уул уурхай эрхлэгчтэй дэмжиж ажиллана гэж бодлого гаргаж тодорхойлж тавилаа. Тэгэхээр зэрэг бол хуулийн хүрээнд ажиллаж байгаа компани аж ахуй нэгжүүдээр ямар нэгэн байдлаар хууль бус дарамтшилт үзүүлдэг энэ үйл ажиллагаа таслан зогсоогдно л гэж ойлгох хэрэгтэй. За 3 дугаарт нь манай аймгийн хэмжээнд нөхөн сэргээлтийн асуудал бас хүнд байдаг. 2000 оноос бий болсон энэ эвдэрсэн газруудаа хэрхэн нөхөн сэргээх вэ гэдэг асуудлын талаар бас бодлогоо танилцууллаа. Өнөөдөр үнэхээр төсвөөс хөрөнгө мөнгөний санхүүгийн их усрыг гаргаад бас энэ эвдэрсэн газрын нөхөн сэргээхтэй зэрвэл тийм боломж хөрөнгө санхүүгийн их уср бол байдаггүй. За нөгөө талаасаа бас иргэдийн зүгээс энэ газраа нөхөн сэргээлэх ийм хүсэлт байдаг л да. Тэгэхээр бид нэр нөхөн сэргээлтийг ямар нөхцөлд хийх вэ гэдэг зөвхөн багийн иргэдийн нийтийн хурал тухайн одоо эвдэгдсэн талбай дээр нөхөн сэргээлт хийлгэхье гэсэн ийм саналыг хүсэлтийг багийн иргэдийн нийтийн хуралаараа хилцэж шийдвэрлсэн энэ саналаа холбогдох байгууллагууд уламжаад сумын иргэдийн төлөөлөгчдөө хурлан дэмжиж, аймгийн иргэдийн төлөөлөгчдөө хурлан дэмжиж, шат шатны нутгийн өрөөдөрт байгууллагууд дэмжсэн нөхцөлд тодорхой болцолтойгоор шаардлагатайгаар энэ нөхөн сэргээлтийн ажлыг бол зохион байгуулж болно л гэсэн асуудал байгаа. Тэгэхгүйгээр урд өмнөх шиг одоо юу гэдэг хэн нэгэн сумын засаг дарга гэдэг нь сумын иргэдийн хурлын шийдвэр гаргаад нөхөн сэргээлт нэрээр одоо олборлтын үйл ажиллагааг замбраагүй явуулдаг, эрх олгодог. Энэ нь бас эргээд байгаль орчноо нөхөн сэргээх бас нөхөн сүйтгэх үйл ажиллагаа болдог. Энэ үйл ажиллагаанууд бол тассан зогсооноо байхгүй болгоно. Зөвхөн иргэдийн өөрсдийн хүсэл санаачлагын үндсэн дээрээс л тухайн газарт нөхөн сэргээх үйл ажиллагааг бол хийж болно л гэж харж байгаа. Таны мөрийн хөтөлбөрт орсон байсан нэг уурхай нэг үйлдвэр гэсэн нэг хөтөлбөр байгаа заалтаа байгаа. Энэ талаар бас нэг тодруулж мэдээлэх үгүй. Тэг. Ер нь бол уул уурхай компаниудаас аймаг сум орон нутгийн төсөвт бол бас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэгийг үзүүлдэг л дээ. Нэлээдгүй хэмжээний зөвхөн одоо өнгөрсөн 4 жилд 12-оос 16 онд хэд манай аймагт 7 тэрбум төгрөг орчмын төгрөгийн хандив дэмжлэг төсөлцөөг уул уурхай компаниуд олгосон гэсэн албан бус тооцоо байдгийг. Энэ нь юунд үгтэй зэрэг бол одоо зам талбайч байд юм уу? Байшин барилгач гэдэг юм ийм одоо голлох зүйл бүтээн байгуулалтын шин чанартай үйл зарцуулагдсан. Одоо бол бид нар энэ уул уурхай компаниуд өөрсдөө санаачлагын үндсэн дээр нийгмийн хариуцлага хэрэгжүүлээд аймаг орон нутагт санхүүгийн хандив дэмжлэг төсцөө үзүүлэх юм бол энэнийг зөвхөн ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих энэ ажлаарах хэмжээнд зарцуулна. Ингэснээр одоо тухайн байгууллага, тухайн компани аж ахуй нэгжүүдээс өгсөн хандив урт удаан хугацааны туршид одоо тийм ээ үйл ажиллагаа эрхлэгдэх ийм одоо жижигдэн үйлдвэрлэлийн салбарт зарцуулагдана л гэсэн үг. Тэгээ энэнийг бол одоо хоёр тал харилцсан тайлгнадаг, мэдээлдэг. За тийм нээлттэй байна. Энэнийг бол олон нийтийн хүрээнд ил тод. Өөрөөр хэлбэл хандив дэмжлэг тусалцааг бол
компани хооронд нь одоо юу гэдэг гэрээний үндсэн дээр зарцуулдаг биш шууд орон нутгийнхаа хөгжлийн санд хуулийн хүрээндээ төвлөрүүлдэг. Тэгээд ямар уурхаас үйлдвэрлэлийн салбарт оруулах вэ гэдгийг аймгийн иргэдийн төлөөлөгчдөө хурал шийддэг. Энэ зарчим руугаа хуулийнхаа хүрээнд л ажилланаалж төлөвлөж байгаа. Аймгийн уул уурхай эрхлэгчдийн зөвлөгөөнд оролцогчдоос ерөнхий 5 зүйл бүхий зөвлөмжийг гаргаж баталсан юм. Үүнд ажиллах хүчний 60-аас доошгүй хувийг орон нутгаас авах, орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг гадна бусад зах зээлээс авахгүй байх. Бүх төрлийн татвар шимтгэлүүдийг орон нутгийн төсөвт төлдөг байх. Зохион байгуулалтанд орсон bijil уурхай нөхөрлөлтөд гурвалсан гэрээний үндсэн дээр талбай олгох, хамтран ажиллах, эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллах. Уул уурхайн ил тод байдлыг бий болгож олборлсон баялаг татвар төлбөрөөр тайлагнаж байх. Уурхай эрхлэхэд шаардагдах ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйл заасан бичиг баримтын бүрдлийг бүрэн хангасан тохиолдолд ажиллаа эхэлж байх. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг сум орон нутгийн өмнө тулгамдж байгаа альва асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал санаачлаг гаргах. Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр туссан нэг уурхайны үйлдвэр хөтөлбөрийг дэмжих зэрэг зүйл залтууд оржээ. Засаг даргууд бас санаачлалтаа сайн ажиллаж байгаа юм байна. Мөн одоо 4 сарын 2 гэсэн баг хөрөнгө оруулагчдын чуулганд тулаан багцлага өгч байгаа юм байна. Энэ мэтлэг маш олон ажил зохион байгуулж байгаа нь бас сайхан санагдаж байна. Та бүхэн бас дэмжиж нууц орноо аймгаа хөгжүүлэх хүмүүстэй амжилт гаргаарай гэж хүсэж байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Баян хонгор хөрөнгө оруулалт 2017 зөвлөгөөн 2017 оны 4-р сарын 2-ны 9 цагаас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн үзэсгэлэнгийн их танхимд болно. Баян хонгор аймгийн хөгжлийн гарцыг тодорхойлох шилдэг төслүүдийг гадаад дотоодын 200 гаруй хөрөнгө оруулагчдад танилцуулна. Баян хонгор хөрөнгө оруулалт 2017